өчигдөр Жүнийг нислэг хойшлогдоод өнөөдөр өглөө нисэж байна. Атаас төрүүлж харж байгаа. Тэгээ би дүүтэй амлаад байгаа юм. Чамайг явсны дараа би нэг ганцаараа амар фан юм хийхгүй. Тэг уйлал музей үзэл байж за гамлцсан. Чамайг санаад ингээд уйлал байж гэсэн ба. Тэг нэцх рүү явчих. Жүний гаргаж өгчөд буцаад автобусч байна. Одоо ингээд Сайгонд гарлаа. Нэг гоё фа уучаад парк орж байна. Энэ удаагийн Вьетнамын аяллаар ер нь юм гадаа гудамжинд сууж жижигхэн сандал дээр сууж юм эзнээ санахгүй ах юм. Юм дотор орж байгаад бол жижигхэн сандал дээр сууж эзэн л дээ. Яг ингээд гудамжинд мотоциклтэй зэрэгт сууж байгаад идэггүй юм байна. Тэгэхээр нэг комлам очиж чинь broken rice гэдэг үгтэй гудаатай хамахтай тэгээ жоохон шүүлийн соус моостэй. Миний идж байгаагаа шиг үргэлжлэн замын цаатал тэгээ ингэж Сайгон оройдоо өстой янзын гоё болох юм аа. Сайгоны католик сүмийн яг эсрэг талд Book Street буюу яг номын гудамж. Явж ном үзцгээе. Дөрийн чадвар дотор нэлээд шагнал гардуулах шиг зүйл болоод байна. Гадаа нэг суулчихсан дотор нь яг хүлээ авахтай. Энэ Bagel Brothers TikTok дээр амар зөвлөгдсөн сахгүй юу? Тэгэхээр кофетэй salmon cream cheese lox. Игэл авахараа дандаа яг салмонтай ингэж авд юм аа. Өмнөх ажлын нэг охин надад Cleopatra and Frankenstein гэдэг номыг уншихыг зөвлөжсэн юм. Kindle дээр тавьсан. Тэгээд яа гоё л эхэлж байна. Маргаашийн тусаар төхөөлсөн байна.